Сая энэ Алдан уяг ерөнхий сайд байгаад огцроо. Огцрдгийнх нь урд өдөр. Урдны 3 давхарт миний өрөөний өдөр хуулийн нэг нөхөр явдаг байхгүй юу? Мухас ижигдэрч байгаа. Би эднийг мэднэ л. Чи яах гэж энд явж байгаа. За эдгээр нэг муу юм гэж байгаа юм байна гэж тооцчихад юу гэх нэмгээл анаал байж хахад Алдан уягийн талаар авилгахад амжих газар мэдгдэл хийж байгаа юм да. Тэгэхээр энийг яаж хийж ийн гэж хонгил үүсгэж хийдэг. Тэг би яаж хуулийн байгууллага зөв зүгээр байхад хэрэг үүсгдэг гэхээр хэрэг үүсгдэг мөрдөн байцаагч та. Тэгээ нөгөө хүн аваачид баривчлана. Баривчлахаар нь одоо уг шүүх тэр хүнийг 20 хэсэг тухай шийдвэр гаргах гэсэн. Шүүхтэр байгаа хүн бас дахиад өөрийнх нь хүн шоронд хийх зөвшөөрлөгдөг гэх юм уу да захирамж гаргад тэр. Энэ шүүгчийн захирамж дээр давж заалтахаар тэрний дээдэл дээр байдаг шүүхийнхэн тэр дүүргийнхэн дарга бас тэдний хүн. Прокурор нь бас тэдний хүн. Хамгийн сүүлд нь ял өгдөг тэдний хүн. За ингэхэр нэг хэрэг дээр нэг 10-аад хүн л байгаа. А ингээд их хурлын гишүүдийг айлгадаг байхгүй. Үгэнд орно. Үгэнд орохгүй бол шоронд орно. Ингэж хүмүүсийг айлгадаг юм аа. А өшөө нэг маш чухал юм бэ. Тэр бол нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Энэ бол идээч нь уугаач нь авилгач нь энэ бол болдгоо хүн. Отгонбаярын эхнэрийн дансаар их хэмжээний мөнгө оржээ. Алдан уягийн эхнэрийн дансаар их хэмжээний мөнгө оржээ. Маш олон удаа ингээл тэгжгин гэл ингээл худлаа гүтгэлгийн юм чинь захиалгатай сонин захиалгатай сайт хоёр дээр тавина.